Хэн байцааг нь ууслуусаа. Өнөөдрийн хичээлээр бид англи хэлээр хэн нэгэнтэй санал нийлэх. Эсвэл санал зөрөх үед ашигладаг хамгийн чухал хэллэгүүдийг сурах болно. Бид өдөр тутамдаа өөрийн бодлоо илэрхийлэх шаардлага гардаг шүү дээ. Хичээлийн анхааралтай үзээрэй. Хэн нэгний хэлсэн зүйлдээ та маш хүчтэй санал нийл байвал I couldn't agree more гэж хэлээрэй. Энэ нь би үүнээс илүү санал нийлж чадахгүй. Буюу 100% санал нийлж байна гэсэн утгатай. Мөн товчоор. Exactly гэж хэлж болно. Энэ нь яг үнэн гэсэн утгатай. Энгийнээр санал нийлж байгаагаа илэрхийлэхтэй. I agree with you гэж хэлдэг. Хэрв тухайн хүн өөрийн мэдрэмж эсвэл бодлоо хэлж байвал бид тоо гэж хариулж болно. Харин тэдний хэлсэн зүйл үнэн гэж бодож байвал you are right гэж хэлээрэй. Заримдаа бид тухайн хүний санааг ойлгож байгаа ч яг бүрэн санал нийлэхгүй тохиолдол гардаг. Энэ үед I see your point but гэж хэлээрэй. Энэ нь би таны санааг ойлгож байна. Гэхдээ гэсэн утгатай. Жишээ нь би таны санааг ойлгож байна. Гэхдээ энэ арай үнэтэй юм шиг санагдаж байна гэж хэлж болно. Санал зөрөх үедээ англиар шууд no гэж хэлэх нь бүдүүлэг сонсогдож магадгүй. Тиймээс илүү ээлдэг байхын тулд I'm afraid I disagree гэсэн бүтцийг ашиглаарай. Энэ нь уучлаарай би санал нийлэхгүй байна гэсэн соёлтой илэрхийлэл юм. Хэрв та эрс эсрэг үзэж байгаа бол I totally disagree гэж хэлж болно. Энэ нь би огтхонч санал нийлэхгүй байна гэсэн үг. Эсвэл арай соёлтойгоор That is not how I see it гэж хэлээрэй. Би үүнийг өөрөөр харж байна. Буюу миний бодол өөр байна гэсэн утгатай. Одоо хоёр хүний яриаг сонсцгоё. I think English is easy to learn. Би англи хэлийг сурахад амархан гэж бодож байна. Хариуд нь I see your point. But it takes time to master it. Би таны санааг ойлгож байна. Гэхдээ бүрэн сурахад цаг хугацаа орно гэж хариулж байна. Өнөөдрийн сурсан эдгээр хэлхүүтэй амьдрал дээр найзуудтайгаа ярилцахдаа байнга ашиглаж хөвшөөрэй. Хэл сурах хамгийн сайн арга бол дадлах шүү дээ. Хичээл таалагдсан бол лайк дарж сувгатаа бүртгүүлээрэй. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.